хөтлөгч огтмор хаав энэ өдрийн мэндийг хүргье. Орхон аймгийн аврах шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зүүнний хүчний холбооноос зохион байгууллаа. Тус тэмцээн нь 2007 оноос эхлээд уламжлалт болгон өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж байна. Харин зүүнний хүчний холбооноос 8 дахь жилдээ ивент итгэн зохион байгуулж байгаа юм байна. За энэ жил лигийн тэмцээний завсраар болж байгаагаараа онцлог юм а. Учир нь лигийн тэмцээнд аймгаа төлөөлж оролцож буй тамирчид дээрх 10 багт хуваагдан орж туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ бэлтгэлээ хангаж байгаа юм а. Удахгүй 21 аймгийн аврах шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд ялагчаар тодорсон баг аврах шалгаруулалт тэмцээнд оролцох эрхээ авах юм байна. Орхон аймгийн зүүнний хүчний холбоо Орхон аймгийн залуучдын дунд аймгийн хөлбөмбөгийн шалгаруулалт тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг байгаа. За энэ жил одоо 8 дахь жилдээ Орхон аймгийн зүүнний хүчний холбоо зохион байгуулж байна. За энэ тэмцээнд байна одоогийн байдлаар 10 одоо баг оролцож нийтдээ одоо 120 орчим тамирчид маань одоо ахвалсан байгаа үзэж байна да. За энэ жилийн тэмцээний онцлог юу гэхээр ер нь бол бид одоо үндэсний лигт тоглодог юм тамирчдыг оруулдаг байсан. За энэ жил бол ер нь бол лигийн тамирчдыг оруулахгүй. Зөвхөн одоо энэ Орхон аймагт хөлбөмбөгийн спортоор хичээлж байгаа хүүхд залуучдыг одоо оролцуулж байгаагаар онцлог байна да. Орхон аймагт зүүнний хүчний холбоо үүсэж байгуулсан одоо 10 жилийн бас хүрээнд энэхүү тэмцээн маань зохион байгуулж байгаа сонсогдтой байна. Орхон аймгийн зүүнний хүчний холбооны хамт олонноос Орхон аймагт 20 орчим хөл бөмбөгийн баг байнгын бэлтгэл сургалтын тэмцээн уралдаанд оролцдог байна. Тус багуудаас улсын дээд лигт нэг баг хөгжөөс байгаа бөгөөд улсад 2 дугаарт ирэмлэгдэж байна. Тус тэмцээний онцлог нь бол энэ лигийн тэмцээний завсраар явж байгаагаа онцлогтой. Лигийн тэмцээн гэдэг нь бол Монгол улсын хөлбөмбөгийн холбооны дээд лиг гэдэг нэгдүгээр зэрэглэлийн тэмцээнд Орхон аймгийн шигшээ багийн тамирчид оролцдог. Энэ тэмцээний завсралаар нь тус тэмцээн явуулж байгаагаар онцлогтой. Тус тэмцээнд оролцож байгаа лигийн тэмцээнд оролцож байгаа шилдэг тамирчид маань одоо баг болгон тус хуваарлагдсан хуваагдаж оролцож байгаагаар энэ тус тэмцээний онцлог нь байгаа. Тус тэмцээн 2007 онд анхны тэмцээн явагдаж байсан. Анх тэр тэмцээнд оролцож байхад мөн адил 10 баг тоглож байсан. Тэр тэмцээнд оролцож байсан бас тоглогчд маань өнөөдөр бас оролцож байгаараа онцлогтой байна. Юуны үечин бас энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа зүүнний хүчний холбооны удирдлагууд тэмцээнийг зохион байгуулж байгаа хамт олондоо Монголын хөлбөмбөгийн холбооны Орхон аймгийн салбарын нэрийн өмнөөс бүгдөөрэнд нь баярсан талархснаа илэрхийлье. Тэмцээний 1-р байрт гэрэл тахлагчтай Хангарт хокон рефрейд, 2-р байрт Бадрах Заяа Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын баг 3-р байрт Баяр жаргал ахлагчтай Андууд баг шалгарчээ. Харин шилдэг тоглогчоор гэрэлд шилдэг хамгаалагчаар Дархианаар шалгарсан байна. Даашрын дурдгад Орхон аймгийн зүүнний хүчний холбооны 10 жилийн энэ жил тохиож байна. Аян хүрээнд хүүхэд залуучууд болон залуу мэргэжлэнүүдийг дэмжих зорилгоор олон сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. За багууд нийтлэл цаадаас ирээрэй.